Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ сар шинэ хаяанд ирсэн энэ цаг мөчид айл өрх бүр баярын бэлтгэлээ хийгээд завгүй байгаа хаа. Тэгэхээр манай монголчууд бол цагаан сараа ухтаад хамгийн их зорин ирдэг газар нь бол төв гандан төчлийг хийдэг билээ. Гандангийн хамт олон маань хэр их бэлтгэл хийдэг юм бол баяраа яаж тэмдэглэдэг юм бол гэдгийг бид нэр сурвалжлахаар төв гандан төчлийн дээр ирчээд байна. Ингээ наадтай хамт байгаарай. Гандаг тарьсан аяллаа хамтдаа эхлүүлцгээе. Үзэгчдээ би яг одоо төв гандан төчлийн хийдийн галт тогоонд орж ирчээд байж байна. Тэгэхээр миний хажууд бол гандан төчлийн хийдийн ахлах тогооч Ядам Сүрэн ах маань байна. За сайн байна уу та? Сайхан үйлжиж байна уу? Сайн байна. Сайхан үйлжиж байна. Сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. Манай эх орон телевиз за гандангийн сар шинэ хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаамаа. Тэгэхээр энэнгээр бол үзэгч түмэндээ мэдээлэл өгөх журамтай. Тэгэхээр би таныг бас зөв танилцуулж чадав уу? Зөв танилцууллаа. Гандангийн ахлах тогооч гэдэг бол Чингэнэр томьёон бол гандангийн ахлах зам гэдгийг. За зам гэдэг нь ахт тогооч гэсэн л үг. За одоо та бүхэн зогсож байгаа хэсэг дээр яг юу хийж байна вэ? За энэ шинэ цагаан сарын өмнө хойно олон хурлууд байдаг юм аа. Гандан төчлийн хийдэг. Тэгээд хурлынхаа эдээ бодог бэлдэж байна. Энийг бол өрмө хайлаад энэ хайлсан өрмө бол цагаан сарынхаа хуралд бэлдэж байгаа юм. Энэ хуралд бол лам ховргуудаа боовтойгоо энэ эдээ бодог бол барьдаг. За энийг бол өрмөөр хийж байгаа. Өрмийг бол доктор нь элсэн чихэр тэгээ гурил үзэм ийм юм бар найруулж одоо хийдэг юм да. Дөрвөлжилж зүсээд ингээд нэг вагондар нэг тос байх жишээтэй өгөөсгөл чихэр мэхэр юм ингээд чимэглэдэж лам нартаа баригддаг юм да. Одоо ингээд шахаад энэ чинь сайхан ингээд биелээд ирэхтэй зэрэг ингээд зүсэж байгаа юм. Дөрвөлжил зүсэж. Нэгсэндээ биетэй болгочоод зүсэж байгаа юм байна тийм ээ. Тэгээ энэ тос нь бол ам чимдэг та нар үзэж амтлуул амтлцгаа. За тэгээ амтлж үзье тийм ээ. За нэг юунаас амтлаад тахтаа чи нэг зүсээд юм. Ингээд амтлаад санаар хөндлаад. За. Үзэж түмэндээ бол энийг ингээд харуулъя. Яг энэ бол бэлэн болцсон байгаа. Бэлэн болцсон одоо ингээд хуралдаан очиж нам нартан баригдана. Яг одоо та бит хоёр хэвийн бав чандаг хэсэг дээр орж ирчээд байна тийм ээ? Тэглээ. Ер нь жилдээ хэр их бав хийдэг вэ? Шүсэгтэн олон манай бовыг авах нэлээд дуртай байдаг учраас шүсэгтэн олонд үйлчлэх зорилгоор нэг 100,000 орчим бов жилд хийшгдэг юм шүү. Цагаан сар дөхөөд ирэх. За тэгэхээр та битэрийн арталд бас бэлэн болцсон хэвийн бовнууд байна. Жишээлбэл энэ бовыг та надад тайлбарлаач. За энэ бов бол гавжин дугуй гэдгийг. За энийг бол юу гэхтэйгэн гол төлөв тавгийн эдээний дээд үн суур Евенгийн оронд тавьдаг юм шүү. За Монгол бов тавьчихад Евен тавина гэдэг чинь Евен чинь хятад үгүй юм тийм ээ. Тэрнийхэн оронд л энэ дугуй бовон тавьж байгаа юм. Манай бовон хийхдээ Монголын одоо жинхэнэ цэвэр сарлгийн үхэн шардсаар голыг хийж өгдөг багсраад тэгээд шард сулсан дон чандгаар онцлогтой. За бовондоо бол элсэн чихэр хийж чихрийн амтруулна. Ийм л одоо болдго юм да. Сайхан шард сүнэртсэн шард самтагдсан л болно. За энд одоо яг юу хийгдэж байгаа вэ? Энэ хурлын самнаа хийгдэж.
Жорын хувьд бол хэвийн бовтойгоо адилхан тийм ээ. Ижилхэн. Тоо ширхгийн хувьд хэдий. Доош ирэхэд одоо жоохон 1000 гараал явчин доо 1000 гараа хосоо самнаа хийн. Хэвийн бовыг хийхэд зууралт, нухалт тэгээд чаналт хамгийн их чухал байдаг тийм ээ. Хамгийн чухал нь тэгээд одоо юу бол та хэвийн боовны одоо найрлагын тааруулах. Тэгээд одоо гурдын чанар орж байгаа түүхий материал тэгээд тэр болгоноос шалтгаалan л да хийж байгаа тэгээд явцсан нь тэрнээс шалтгаалаад чанар сайтай бүтээгдэхүүн гарна. Одоо та бол хэвэнд нь оруулж байна тийм ээ. Тий би бол одоо энэ хэвлэгэн дээр сууж хэвлэх үйл явдал явуулж байна. Яг энэ бэлтгэлийн хэсэг дээр бол хэдүүлээ ажилтдаг юм бэ? За одоо 8 удаа бэлтгэл хийж байна. 8 хүн байна. Өдөрт хэдийг бэлтэх үү? За өдөр тухайн өдрийнхөө одоо ажлаас болоод нэг 500 хил гурларчмаар хамгийн дээд нь доод тий доотлол нь бол тэгэл 200 янз бүр тий. Та бүтээрээ хажууд маш том тогоо байна. Тэгэхээр энэ тогооны талаар та яриач надад хамгийн эхлээд их сонирхол татж байна. Энэ тогоо бол багтаамж нь 600 литрийн багтаамжтай. За энэ тогоог 1903 онд Өвөр Монголын хохотод хятад хүн бүтээсэн ийм тогоо. Энэ тогоог Өвөр Монголын Ичимбэлийн хушууны дундад Ганжуур сумын зайсан Яндамбэл Нярав Балдан нарын захиалгаар манзны зэрүүлтээр бүтээсэн байдаг. Энэ бол энэ дээр бичигдэлтэйгэн зэрэг өгтэйгэн Манжинбаатарнгууд төрийн 28 ондын 8 дугаар сарын сайн өдөр бүтээвэ гэдэг ингээд монгол үсгээр биччихсэн. За цааталд нь бол төвд хэл дээр биччихсэн. Ийм хоёр хэл дээр бичигдсэн тогоо байдгийн тайлбар. 1921 оноос л өмнө Монголд орж ирсэн байтаараа. За тэгэхээр энэ тогоог ямар хүн хизээ ямар унаа хөсгөр орж ирээд ямар хийдэд ашиглаж явсныг бол тодорхойгүй. Хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би бол улсад 51 жил хөдөлмөрлөж байна. Үүний 26 жил шахмыг нь цагдаагийн байгууллагт ажилласан. 1990 оны 12 дугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл гандан дэчлэн хийдэд ажиллаж байна. Үүний 23 жилийн энэ галзууханд ажиллаж байна да. Амьдралын маань ихээхэн бас дурсамжтай цаг мөч болоос энэ гал тогоонд өрнжээ. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр өнөөдрөөс та бидэнд сонирхолтой мэдээлэл өгөөд за гандангийн хэвийн боовыг хэрхэн хийдэг үйл явцыг ярилцаж танин мэдхүүн чиглэлээр үзэгчдэд мэдээлгсэн танд маш их баярлалаа. За ээж бас баярлалаа. Та нартай бас баярлалаа шүү баярч байна. Ингээд бидний аялал цаашаага үргэлжилж байгаа үзэгчтэй одоо ингээд цаашаага ламхаа хүүхдүүдтэй уулзах болно. Нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчтэй тэгэхээр яг одоо бол энд ном хурж байгаа. Тэгээд номын завсарлагаанаар нь лам хүүхдүүдтэй ярилцахаар би гараад ирлээ. За та нараа буддын ухаанд суралцж байгаа тийм ээ. Тэгэхээр аль сургуулийн хүүхдүүд вэ? Чөгчөг. Адилхан уу тий? Ерөнхий боловсролын сургуультай адилхан уу? Ерөнхий боловсрол бас давхар сардаг. Давхар юм уу? Тий. Өглөө. Чи бас адилхан уу? Би бол энэ хойно шим лалан бус сардаг. Эндээ бас байрладаг уу? Байрлал нь дотор барьж байгаа. Мэдүү байрладаг уу? Эсвэл 90 очи явдаг уу? 90 очи явдаг. Чиний хувьд? Би байранд байдаг. Өвөлдөө байгаад жилийн 4 үйлдэлд яг уу 90 очин уу өвөлдөө яг байрлалт юм уу? Яг дөрвөлөнд л байрлалт. Чиний? Би ч сэжлээ. За ингээ буддын гүн ухаанд суралцаад явж байгаад лам ахнараасаа хэр их юм сурж байна? Зөндөө юм сурч. Жишээлбэл жишээлбэл ном орчуул сурах, ном зүүн уншиж сурахыг сурч байна. За тэгэхээр энэ лам хувцсыг тэр болгон одоо үзэж байгаа хүүхдүүд бас тэр сайн мэдэхгүй л дээ. Тэр ихчтэй тайлбарлаад өгөө.
Галын талынх нь. Энэ орхимж. Тэгээд дээлээ ингэж явж нудрага дандаа болголтор тэгэл ингэж ил явна. Та нар одоо хэддүгээр анги лээ? 7. Ааха. Ямар ном уншиж сурсан бэ? Чогч итгэл гандалажа ташрээс ламаад жамбалч төв мандал дүншиг ламын ч одоо ногоон дээрх тэгээд найдан шавдаг дарам гавсан дэврэл дата. Оо чи чинь энэ надад зөндөө их л сонсогдоод чиний хувьд. Минийх итгэл гандалажа ташрээс жамбалсан жид тэгчээч ламын ч одоо ногоон дээрх төв мандал дүншиг нөгөө тэгчээч шавдаг дарам мандал үгүй найдан гавсан дэмбэрэлд одоо балдас соосон тэгчээч нөгөө одоо пунцэг гэсэн одоо гэлэг дот тий. Ааха. Тэгэхээр ер нь одоо ингээд та нар чинь өөрийнхөө хэмжээнд энэ номнуудыг бол сурсан ямар учиртайг нь мэдэх үү? Би л эхэлж байгаа хараар мэддэг. Одоо сураал гэж юм. Сураал. Өглөө хэдэн цагт ирэх үү? Өглөө 9-оос тэгээд ер нь янз янз тийм их оролтой үедээс 7 5 гэл. За тэгэхээр цаашиндээ сайхан шинэлээрээ сүсгтэй олон сайхан номыг уншаарай. За баярлалаа. Сүсгтэй олны сар шиндээ сайхан шилээрээ. Үзэгчдээ би яг одоо Төв гандан тэгчлийн хийдийн олон нийтэд харилцаа албаны ажилтан Од Гарцтай уулзаад байна. За сайн байна танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч олондоо бас энэ өдрийн мэнд хүргэе та. За тэгэхээр яг энэ цаг мөчид бол айл болгон одоо сар шинийн баяртаа бэлдээд тун завгүй байгаа хаа. Тэгэхээр бид бас Төв гандан тэгчлийн хийдийн маань хамт олон энэ баяртаа зориулаад хэр их бэлтгэл ажил ихтэй байдгийг, юу бэлддгийг гэдгийг за зарим хүмүүс тэр болгон мэдгүй байгаа. Тэгэхээр үүнийг бас бид нэр тайлъя гэдэг утгаар би өнөөдөр бас танаа дээр өнжөөд сурвалжлага хийгээ явж байна. Тэгэхээр ер нь манай хамгийн гол зүйл нь бол одоо битүүний өдөр ямар ном хурдын, сар шинийн өдөр ямар ном хурдын энэгээр хоёлын ярилцлага эхлэх үү. Тэглэгээ яах вэ? За цагаан сар гэж сайхан баяр монголчуудын уламжлал, ёс зан шил, за эв нэгдэл, сайн сайхны бэлэгдэл болсон баяр гэж бид бүхэн ойлгодог. Тэгээ гандан тэгчлийн хийдийн хувьд бол цагаан сар бол жилийн бас томоохон одоо гол үйл ажиллагаануудын баяруудын нэг. Тэгээ ер нь бол цагаан сарын шинийн 1-ээс 15-ны хүртэл бурхан багшийн одоо тэр эрд товлгааныг үзүүлсэн бурханы номын ёсыг ертөнцийн одоо тэр номоос холилдуулгүй шавнарыг одоо бас мөн номонд дагуулсан тэрсүүдүүдийг дарсан ийм одоо 15 хоногийн өдөр гэж одоо бурхны шишинтэй улс орон болгон тэмдэгддэг. Монголчууд бол хаврын өөр орж байгаа энэ сайхан цагт өвлийг үнтэй давсны баяр гэж тайлбарладаг. Мөн одоо энэ бурхны шишин Монголд дэлгэрч хэргүй ариун сургаал номлолыг монголчууд одоо анхааран авлах хийсэн амьдрал ахуйдаа авсан ёс заншилтаагаа уялдуулсан тийм баяр өдөр гэж үздэг. Тэгээ олон талаас тайлбарлаж болно. За яг гандан тэгчлийн хийдийн хувьд бол цагаан сар хамгийн чухлаа гэж хэлсэн. Тэгэхээр цагаан сар яг одоо шинийн 1-ээс л бүх юм эхэлж байгаа юм биш л дээ. Тэгээд энэ жилийн тий одоо энэ 20 жил гарлаа шинийн 1-ээс хойш дараа жилийн цагаан сарын бэлтгэл ер нь бол тийм бүтэн жилийн дорш хамгийн одоо үргэлжилж байгаа шүү дээ. Харин одоо энэ өвлийн адаг сар, өвлийн дунд сар яг энэ тулж ирсэн энэ 2 сард бол одоо гол бэлтгэл ажлууд явагдаж байгаа юм. Тэгэхээр цагаан сарын хурал ном бол гандан тэгчлийн хийд дээр 2 сарын 3 буюу өвлийн адаг сарын 25-наас эхэлнэ. Яг энэ сар бас мөн өвлийн адаг сарын ихэнд бол одоо тэр том их чагууд хурдаг. Хурал номын зан үйлүүд бол их. Ингээ хураад одоо ерөнхийдөө дундаа ороо явж ах шиг байна. Одоо бол хуучин номын хурал 25-нд хаждын чог гэж одоо сайхан ном хурдаг.
дээр ханддаг эсийг тахих тийм одоо болттой өдөр гэдэг учраас 25-нд хорно. За 26, 27, 28, 29 битүүн гээд бүгд гандагчлаа хэд их хуралтай. Зөвхөн битүүний хурал гэж бас мөн онцлохгүй. Энд дээр бас нэг нийтийн бос зөвхөн одоо гандагчлан хэд монголчууд хурж заншсан одоо тийм хуучин номын хурлыг сайхан хурал байна. Одоо битүүний ном хурахад хідээс хідэн насны лам хургууд тооны хувьд хэд байдгийг, хідэн цагаас эхэлэх үү, төрийн өндөрлгүүд ирэх үү? Та нэг ийм энгийн зүйлүүдийг манаас үзэгчдэд тайлбарлавал тийм ээ. За битүүний өдөр бол гандагчлаа хэд өглөө уламжилт сар бүр хурдаг, цогчин, сожин, найдан чог тэргүүтэн хурлуудаа хурна. Тэгээд төр амс хийгээд орой 22 цагаас гандагчлаа хэдий цогчин хуралд бол цэдрэл хам буюу тэр одоо шинэ жилийн лам сахиусыг тагих чиний нэгний өглөөгөр тэр цэдрэл хамыг унших. Орой бол яг нь лам сахиусыг одоо айл болгонд одоо битүүний орой заларч хийдэг гэж тэгж бэлэгддэг. Тийм учраас лам сахиусыг одоо хуучин аяг гişгээр хурлын уншиж бас одоо бас мөн нийт бас ийм сайхан ёс уламжлалтай хурал хорно. Тэгээ сүсгтэн олон бол бүгд нээлттэй ирж оролцдог. За мөн төрийн өндөрлгүүд бас ирж оролцох, хуралд залбирах, даатгах тийм ажлууд нийт алныг даатгах байна. Зарим нь бол одоо өөрийн болон ойр дотны хүмүүсээ даатгах. Ингээд тийм зан үйлүүд бол битүүний өдөр үргэлжлэн. Тэгээ битүүний өдөр ганцхан цогчин хурал голчлон лам сахиус дахихын зэрэгцээ. Зарим нэг дацсан гот гандагчлын хийдэ гунгаж хойлон дацсан бол бас жишээ нь лам сахиусыг голчлон шүтдэг. За тэгэхээр тодорхой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Сар шинийн өдөр та бүгд маань бол сүсгтэн олныгоо баярлуулж өөртөө сайхан шинэлдэг юм байна гэж би ойлголоо. Тэгэлгүй явах. Тэгэхээр гандагчлын хийдэ үед бол сар шинийн бэлтгэл ажил бол хамгийн чухал. Тэгээ сар шинийн бэлтгэл энэ яг сүүлийн 2 сарын хугацаанд саяны балин дахил тэргүүтэй. Тэгээ дээр нь одоо бурхан шүтээнийг засаж сэлбэх одоо сайхан өнгө зүсийг сайжруулах. Тэгээд дээр нь одоо нийт сүсгтэн олон зорчин ирж мөргөл гороо хийхэд нөхцөлийг одоо ая тухайг бүрдүүлэх гэх мэтчил ажлууд бол одоо орчны ахуйн ажлууд бол зөндөө эхэлдэг. Сар шинийн баяр зориулсан энэхүү нэвтрүүлэг маань үзэгч та бүхэн гандагчлан хийдийг маш их зорддог учраас ямар номууд хурдгийн, ямар бэлтгэл ажилтай байдгийн гэдгийг үзэгч та бүхэндээ энэхүү нэвтрүүлгээрээ хүргэхийг зорьсон юм а. Тэгэхээр төв гандагчлын хийдийн маань гадаа яг та бит хоёрын байгаа талбай дээр бол тагтаа их цугладаг байсан тий. Тэгэхээр одоо нөгөө өвчин тараадаг гэдэг нэг яриа үүсээд ерөнхийдөө гандан манаас зөвшөөрөхөө болсон гэд ерөнхийдөө тагтаач цуглахгүй хүмүүс ч нэг хооллохоо болчих. Гэхдээ ингээд яг танаа ингээд юунаас гарахаар бас тагтаа байна. Будаа зарж байгаа хүмүүс ч гэсэн байгаа байхгүй. Та энэ дээрээс ойлголт өгөөч сар шинэ ойртож байгаа үед тийм ээ. Тэ энэ гандагчлын хэд бол нөгөө тагтаа хооллохгүй энэ төр гэдгээсээ илүүтэйгээр нийгмийн одоо нөгөө эрүүл мэндийг сахих, дээр нь соёлын үеийг хамгаалах гэдэг олон асуудлуудыг шийдэхийн тулд бол энд гандагчлын хэдийн захиргааны шийдвэр гарч хамламын шийдвэрээр мөн тагтаа энд одоо тижээврэмтэй хооллохыг хориглож байна. Дээр нь бол нийслэлийн засаг даргын шийдвэр гарсан, Баянгол дүүргийн засаг даргын шийдвэр гарч энэ мэт арга хэмжээ авах нь зүйтэй гэж ингэж үзсэн учраас бид нар энэ бүгдийг шийдээд явж байгаа. Харин таны саяны хэлдэг зөвлөлтөө бид бүхэн энэ одоо ингэж зөвхөн гандангийн хашаан дотор шийдчихэд байгаа юм шиг асуудал. Яг энэ дөнгөж төв хаалгыг гарангуут ингэж маш олон хүмүүс цугулдсан тагтаа энэ төр бужигнаад ч юм уу те байж байгаа. Тэгэхээр энэ бол бас нөгөө нийслэл болоод ганданд тухайн байгууллага тэгээд одоо энэ орчмыг хариуцж байгаа Баянгол дүүрэг тэргүүтнээс ингэ шийдвэр гарчаад хахад энэ мэт журмыг зөрчөөд байгаа нь болохоор энэ бас яаж шийдэх ёстой юм. Хууль хяналтын байгууллагууд бол хяналтаа хийх ёстой байх гэж. Тэгээд бүн энэ гарчлаа гээд одоо тагтаа хооллохгүй болчих юм бол үнэхээр тагтаа байхгүй бол энэ соёлын өвд ирж байгаа ноцтой асуудал шийдэгдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энд
одоо нөө дөнгөж хашааны гадаа тагтаа хоолж байгаа болохоор дахиад мөн одоо тагтааны сангас тэргүүтнэр дугны дээвэр бохирдох тийм зүйлүүд бол бас яг бүрэн шийдэгдэж амжаагүй л байх шиг байна. Тэгэхээр сүсгтэн олон болвол энэ мэт одоо журмын дагуу ингэ явж байгаа учраас яг буян хий жинүү бас мөн одоо тэр зөрчсөн асуудал хийж гэнэ гэдгийг бас сунгаах хэрэгтэй баг тийм ээ. Тэгээ буян хийн гэдэг бол бид нэр өөр зөндөл олон зүйлээр буян хийж болно тий. Энэ суврыг гороолж мөргөж болно. Энэ хурал дацанд ороод өөрснийгээ аврал даатгал айтгаж болно. Эргэл мөргөл хийж болно. Тэгээ энд явж байгаа хин нэгэн ядарсан хүндээ тусалж болно гих мэтчлээ. Ганцхан тагтаа хоолсон тэргүүтнэр бол буян хийгээ болчлоо гэж сэтгэл ханах ч юм уу аль эсвэл энэс өөр арга байхгүй шүү гэдэг юм уу. Энэ талаас битгий хараасаа л гэж бид нэр санаж байна да. За тэгэхээр үзэгч хүмүүс маань ойлгосон байх. Ерөнхийдөө тагтаа хоолно гэдэг маань бол яг төв гандан гişлийн эднэр маань бол хоригдсон байгаа. Гадаас тэр зардж байгаа нь бол бас нэг ясандаа хууль бас юм хийгээд байна л гэж ойлгож болох юм байна тийм ээ. Тийм. Зохих байгууллага болоод энэ төрөөс авж байгаа шийдвэрүүдийг бас мөн зөрчиж ийн л гэсэн зөрчиж гинэ мөрдөхгүй байна л гэсэн тийм л байдал харагдаж байгаа шүү дээ нэг нь тийм ээ. Эх орон Монголын үндэсний телевиз сар шинийн баярт зориулан төв гандан дэгчлийн хийдийн сар шин хэрхэн болдог бэлтгэл ажлаа хэрхэн хийдгийг үзэж та бүхэндээ нэвтрүүлгээрээ хөрөхийг хичээлээ. Гал мөчин жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан шинлээрээ баяртай үзэгчтэй.